Сайн байцгаана уу? Бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээр хамтдаа топик сурах бичгүүдийн талаар ярилцгаах болно. За, магадгүй энэ бичлэг маань хөрхи идэвгүй маань YouTube суваг дээр орж байгаа байх. За, их сурагчид маань Mock-Test дээр ажиллаад өрхөдөө топик шалгалтанд бэлтгэх юм бол илүү амараа гэдэг ч юм уу. Иймэрхүү бодол байдаг штэ тий. Тэгэхээр өнөөдөр бол бүгдээрээ тэрийг баг зэрэг үүсгэсэн сурах бичгийн талаар хамтдаа ярилцах болно. Тэгэхээр солонгосчууд бол өөрсдөө сурах бичгээр ажиллаж альва нэг шалгалт, коммуан шион ч юм уу те аль биесны төрийн албан агалтын хаагчийн шалгалт ч юм уу иймэрхүү зүйлстэй маш их бэлддэг. Тэгэхээр тэрэндээ яг адилхан солонгосын сурах бичгийн зах зээлд топик шалгалттай холбогдлоо сурах бичгүүд маш олон байгаа. За яг анх багшийг нь бол өөрөө бэлдэж эхэлж байхад бол яг үнэ хэлэхэд ийм олон төрлийн сурах бичиг бүр огт байгаагүй. Сүүлд би өөрөө топикт одоо хүмүүсийг бэлдэж эхэлснийхаа дараагаар эдгээр олон сурах бичгүүдийн талаар судлаад ерөнхийдөө сургалтынхаа хөтөлбөрүүдэд оруулж эхэлсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийг заавал дуустал үзээрэй. Хэрвээ та топик шалгалт өгөх гэж байгаа бол тэгэхээр төвшин бүртэн тохирсон. За мөн нэмэлтээр тухайн сурах бичгийг илүү одоо ревю хийх байдлаар дэлгэрэнгүй байдлаар та бүхэнд танилцуулж өгье. За магадгүй recess маань орж ирсэн байж магадгүй. Тэгэхээр хамгийн ихэнд миний санал болох ерөөхдөө топик шалгалтыг дөнгөж анхудаа өгч үзэж байгаа ч юм уу те. Тиймэрхүү сурагч нартаа санал болгож байгаа ном бол Topic OE 2300 гэдэг ном байгаа. За энэ номны хувьд би энэ номны талаар яриад нэлээд удчихжээ. Миний зургнууд Topic 5 6 групп дээр бас их яваад байдаг. Тэгэхээр хэрвээ анх удаа шалгалт өгч байгаа эсвэл энэ шалгалтын талаар огт мэдлэггүй байгаа, мэдээлэлгүй байгаа, үгийн сан дутмаг муу гэж өөрийгөө дүгнж байгаа бол энэ сурах бичгийг заавал ажиллаж үзэх хэрэгтэй. Зөвхөн топик шалгалт гэлтгүй дунд түвшний маш их үг хэллэг байдаг учраас боддоор та эдийн маань солонгос хэлний түвшин ч гэсэн өрөхөд бол өөрөө маш сайжрах боломжтой гэсэн үг. За энэ бол ихний сурах бичиг байна. Хоёр дахь сурах бичиг маань бас яг адилхан үгийн сантай холбогдолтой сурах бичиг. Тэгэхээр саяны номыг бол би ихэвчлэн 3 4 оноо зорж байгаа анх удаа топик өгж байгаа сурагч нартаа санал болгох дуртай байдаг. Дараагийн ном маань Topic Waka 2500 гэсэн ном байгаа. За энэ номны хувьд болохоор 3 4 оноог авцсан. Гэхдээ 5 6 оноо руу төвшин одоо ахихэд үгийн сангийн мэдлэг маш тутмаг байгаа тий. Яг ийм хандтай эсвэл дээд түвшний үйл өгнөд орж ирэнгүүд сайн мэдэхгүй байгаа ч юм уу. Тим сурагч нарт маань бол маш тохиромжтой ном гэсэн үг. Тэр магадгүй солонгост бакалавр, магистр сурах гэж байгаа. За мөн цаашлаад орчуулга хийдэг ч юм уу те тиймэрхүү хүмүүст бол санал болгох ном байгаа. Ерөнхийдөө бол бүх үгэн дээр нь ажиллаж бүгдээр ингэ харж үзсэн. Солонгос хэлтэй хамтд нь англи хэл сурдаг ч юм уу, хятад хэл сурдаг, япон хэл сурдаг ч юм уу тиймэрхүү сурагч нарт манаас илүү зүгээр гэсэн үг. Тэгэхээр яг топик бэлтэж байгаа эсвэл солонгос хэл сурж байгаа хүн болгонд би бол зайлшгүй байх ёстой номнуудын нэг гэж бодож байна. Тэгэхээр 5 6 оноо зорж байгаа бол тэр тусмаа заавал ажиллаад үзээрэй. За энэ бол 2 дахь ном маань байгаа. 3 дахь ном маань л ерөнхийдөө хүн болгоны мэддэг ном байх. Topic Recipe гэдэг ном байгаа. Анх 2023 онд хөрхи идэв маань танхимаар үйл ажиллагаа явж байхад манай Topic анги маань бүгд дандаа энэ номноос үздэг байсан. Одоо болохоор хөтөлбөр маань илүү сайжраад бид нэг сар хичээлж байгаа хөтөлбөрүүд ба нийт 8 сурах бичиг дээр үндэслэж хичээлдэг болсон байгаа. Тэгэхээр хамгийн анх бол энэ номыг хараад мэдээд бүгдээр ингэ ажиллаад сургалтайгаа хөтөлбөрт оруулж исэн. Тэгэхээр одоо бол бас маш олон сургалтын төвөд энэ номноос л ажилт юм билээ. Тэр энэ номны хувьд болохоор онол маш ихтэй. Тэгэхээр бие дааж бэлдэж байгаа хүмүүст бол би бас санал болгохгүй. Яагаад тэгэхээр онлын агуулга их учраас тэрийг орчуулад хийж авах хугацаанд бид маш их цаг алдах боломжтой. Тэр ерөөхдөө бол сургалтын төвүүд бол энэ номыг хийж үзвэл зүгээр ах гэж бодож байна. За дараагийн ном бол мэдээсээ Сиги дундаа hot topic Сиги байгаа. Hot topic Сигийг юу мэдэхгүй юм байхгүй бах тий. 5 6 жилийн өмнө топик шалгалт өгөх гээд бэлдэж эхэлж байхад л хүн болгоны санал болгодог байсан ном. За тэгтээ энэ ном сул тал ихтэй, бас давуу тал ихтэй. Сул тал нь юу вэ гэхлээр хитрхи их агуулгатай. За ингэ та бүхэн маань харж байгаа. Ерөнхийдөө маш их агуулгатай. За маш их агуулга дээрээ онлын агуулгууд маш их байдаг учраас бие дааж бэлдэж байгаа хүмүүст бага зэрэг цаг алдах тохиолдол гарч магадгүй. Тэгэхээр хэрвээ таны явах гэж байгаа сургалтын төвд энэ сигигээс орно гэх юм бол зүгээр. Гэхдээ бие дааж бэлдэж байгаа тохиолдолд би бол яг мэрэгжлийн үүднээс бол 100% санал болгохгүй юм байна. Сиги hot topic. За дараагийн ном маань болохоор Ивги Reading хэсгийн ном байгаа. За энэ ном болохоор 2024 онд
шинэ хэрэглэнд гарсан ном. Тэгэхээр яг 2024 онд гэх юм бол энэ номны маань 2 зурвал за нэмээд бас нэг шинэ номыг бас нэг саяхан солонгос номын дэлгүүрээр явж аваад өөрөө мэдэж авсан. Тэгэхээр тэр номыг бас та хэдэд танилцуулна. За энэ ном болохоор бидээж та бүхний маань харж байгаачлан Reading Master ном байгаа. Тэгэхээр уншлага дээр илүү их айлтаа гаргаж байгаа хүмүүст бол тохиромжтой гэсэн үг. Энэ номны давуу талын хувьд болохоор маш олон төрлийн дасгалтай. Тэгэхээр зөвхөн энэ номыг хийгээд дуусгаад л ер нь л эгийн дээр би бол дахиж нэг бэлдээд авах шаардлага байх гэж бодож байна. Гэхдээ сул тал нь онол ихтэй учраас бие дааж бэлтэж байгаа хүмүүст бол тийм айхтар одоо чөчөн хийхтэй чөчөн их ном бол биш гэж ойлгож байна. Доторхыг нь харах юм бол дасгалуудтай. Тэгэхээр манайд жишээ нь онлайн сургалтанд маань явж байгаа сурагч нар маань энээс дадлага хичээл дээр бид нар хэд хэдэн дасгалуудыг нь авч ерөнхийдөө үздэг. Тэгэхээр иймэрхүү байдлаар ажиллаж үзвэл дэжгүй ном байх нэ. За ийм ном байна. Дараагийн ном маань саяны номныхоо цувралуудыг та хэдэн шууд танилцуулаад яваад үзье. За энэ бол Кичү Юньян Мунжэжи буюу одоо мок тестүүд гэж юу нь бол хэдүүл ойлгож байна. Мок тестүүд байгаа энэ номон дотор. Тэгэхээр бас төрөл бүрийн миний нийт тоослоор 5 орчим мок тестүүд энэ номон дотор бүгд байж исэн. Тэгэхээр энэ номны хувьд болохоор бие дааж ажиллаж байгаа тохиолдолд ерөнхийдөө бол нэлээд санал болгоход тохиромжтой ном. Яагаад тэгэхээр ямар нэгэн онол тухайн дасгалыг яаж хийх вэ, заавар гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд бол зөвхөн мок тестүүд илүү их орж ирж байгаа. За тэгээд ер нь бол ингэдэж штэ. Сурах бичиг зузаан байх тусмаа шинжлэх ухааны хувьд бол сурагчийн маань бие дааж хийх магадлал илүү багасна гэж ойлгож байна. Тэгэхээр ингээд харах юм бол ер нь бол нэгт нимгэн ном бол ерөөсөө биш. Нэлээд дажгүй зузаан ном байгаа болохоор магадгүй сурагч нар маань эхлэлийн хэсгийг нь хийгээд сүүлийн хэсгийг нь хийхгүй байх магадлал маш өндөр. Тэгэхээр сул талын хувьд иймэрхүү. Давуу талын хувьд болохоор маш олон дасгалтай учраас ерөнхийдөө бол маш их үг мэдэж авах боломжтой. Зөндөө олон одоо үг хэллэг дөрөвнүүдийг мэдэж авах боломжтой. За гэхдээ ер нь бол номны тал нь тэр чигтээ сонсголын дасгал учраас бас та хэд манд худалдаж авах та сайн бодож харгалзаж үзэх шаардлагатай байх гэж бодож байна. За энэ дараагийн ном маань байна. За энэний дараагийн ном маань болохоор Сиги Юньян Мастер байгаа. Би энэ дээр нөгөө сургалтанд маань ордог аль хуудаснаас нь орох бай, сканд авах бай гэдгийг нь өөрөө оруулсан байж байна. Тэгэхээр энэ номны хувьд болохоор бичих дасгал маш ихтэй. За тэгээд надад хамгийн таалагдсан энэ номыг заавал сурах бичигдээ одоо өөрийнхөө сургалтын төвийн сурах бичигд оруулах шаардлагатай гэж үзсэн зүйл маань юу вэ гэхээр 54 бичиж байгаа тохиолдолд бид нэр тухайн үг хэлийг мэдэхгүй эсвэл үндслэлтэй бичих ёстой байдаг учраас ямар үндслэл гаргаж бичихээ мэдэхгүй ч юм иймэрхүү асуудал аягүй тулгардаг. Би өөрөө Монголд 100% бэлдээ топик 6 авсан багшийн хувьд бас надад тэр асуудал аягүй хэцүү байсан. Тэр хэрвээ тийм асуудалтай тулгарсан хүмүүс байх юм бол энэ номыг ажиллаж үзэх хэрэгтэй. Тэр тусмаа 54 дахь дасгалын хэсгүүд буюу шишиг цангуу гэдэг хэсэг байгаа. Ерөнхийдөө бол мэдлэгийн сан гэж ойлгож болно. Мэдлэгийн сан хэсгийн үгнүүдийг нь орчуулж үзэх, дөрөвнүүдийг нь гаргаж үзэх. За тэгээд тухайн зааврын дагуу бичиж үзэх гэх мэтлэн дасгалыг хийж чадах юм бол 54 дээр бол маш өндөр оноо авах боломжтой юм лээ. Тэгэхээр 5-6 оноо зорж байгаа хүмүүст бол илүү төлөв санал болгох номнууд байна. За манай сургалтын хувьд болохоор бид нэр энэ номон дээрээс 51 дор дасгалаа хийдэг, 52 дор дасгалаа бас хийдэг. За мөн 5-6 дор түвшний ангид болохоор бид нэр 54 дор дасгалаа энэ номноос хийж байгаа. За сүүлийн 2 ном маань Монголд ерөнхийдөө огт орж ирээгүй. Тэгэхээр хүмүүс огт харж байгаагүй 2 сурах бичиг гэсэн үг. Би яг саяхан нөгөө 2 сард нэг удаа топик номнуудаа ерөөхдөө ингэж цэгцлээд ялгаад шинэ юмнууд юу орж ирсэн байна. Ингэж өөрөө үзэж явах айгуу дуртай учраас саяхан явж агаад энэ 2 номыг олсон байгаа. За номны онцлог гэх юм бол за багшийн мик тэнд уучлаа. Шууд яриад явчих. За энэ номны маань онцлог болохоор Янсэг сургуулийн Хангугагдааны профессорын өөрийнх нь гаргасан ном байлээ. Тэгэхээр бие дааж байгаа хүмүүст бол би бүр үнэхээр кангчу хийх ном байна. Яагаад вэ гэхээр хуудсыг нь харах юм бол нэлийн одоо баг хуудастай. Тэгэхээр баг хуудастай байх тусмаа бие дааж байгаа сурагч нарт маань бол илүү өгөөжтэй гэж ойлгож байна. Тэгэхээр доторх агуулгыг нь харахад ерөнхийдөө зүгээр л мок тест байдлаар бүх дасгалууд орж ирж байгаа. Тэгэхээр яг одоо дөрмийн мэдлэгээ дажгүй дундаж гэж бодож байгаа, үгийн сангаа бас сайн гэж бодож байгаа сурагч нар маань байх юм бол энэ номон дээр ажиллаад топикт ороход бол ер нь бол алдахгүй гэж ойлгож байна. Энэ маань болохоор топик 2 эргийн хэсэг байгаа. Энэ номон дээр хамгийн гол нь 2024 оны хэвлэлтийн ном учраас
сүүлийн үеийн солонгосын нийгэмд гарч байгаа асуудал уу, сүүлийн үеийн солонгосын нийгэмд гарч байгаа асуудлуудтай холбогдлолтой үг хэллэгүүд бол маш их багтсан байсан. Тэгэхээр энийг ажиллаж үзвэл бас нэлээд хэрэгтэй байх гэж бодож байна. За дараагийн маань сурах бичиг болохоор саяны номны ихэр сурах бичиг буюу SIG хэсэг байгаа. За хэрвээ ганцаараа бэлтэж байгаа, бие дааж бэлтэж байгаа, topic SIG дээр асуудалтай байгаа, өндөр оноо авахыг хүсэж байгаа бол энэ номыг заавал ажиллаж үзээрэй. Заавал шимэнхаа. Үний хувьд ерөөхдөө өөрөө бас их дайжгүй ном байсан. Мэдээж 601-ыг харах юм бол ийм баг зузаантай. Тэгэхээр та хэдэд маань энэ номыг бүтэн ажиллаад дуусгаад л ерөөхдөө бол 53 дээр алдахгүй, 51 дээр алдахгүй, 52 дээр алдахгүй гэж бол би яг 100% хэлж чадхаар байна. Бүтцийн хувьд бол ямар нэгэн тактик болгохт байхгүй, 100% өөрөө бие дааж ажиллаж хийхэд ер нь бол нэлээд тохиромжтой. Тэгэхээр манай топик ангимаа сурагчид бас эндээс ерөөхдөө бие даалт байдлаар асуулуудаа авч ажиллахаар болж байгаа энэ сараас эхлээд. За энэ номнууд байна. Тэгэхээр эцэст нь бүгдээр ингэ дахиж нэг та бүхэнд харуулах юм бол бие дааж бэлтэж байгаа тохиолдолд энэ номнууд маань илүү зүгээр. За тэгээд нэмэлтээр өндөр оноо зорж байгаа 600 номонд дуртай бол эдгээр номнууд маань илүү зүгээр ахна. За тэгээд энд бас уншлагын ном маань байгаа. 600 ном шүү дээ манайха. За тэгээд гэхдээ SIG hot topic SIG ер нь бас би сүлд жоохон номнууд дээр анализ хийгээд суугаад үзэж байхад арга барилын хувьд жоохон хоцрогдсон юм шиг санагдсан. Тэгэхээр магадгүй нэлээд дээр үеэс эхлээд л хэвлэгдэж байгаа ном учраас жоохон апдейт хийх шаардлагатай байх гэж бодож чинь би энэ сурах бичгийг болох. За тэгээд мэдээж дараагийн сурах бичиг бол бүх тактикуудыг нэг дор оруулж өгсөн байдгаараа алдартай topic recipe, topic recite ном байгаа. За тэгээд сүүлийн хоёр маань бол үгийн сан. Тэгэхээр зөвхөн topic гэлтэхгүй гадаад хэлний шалгалт өгж байгаа тохиолдолд хамгийн гол чухал давтах ёстой зүйлүүдийн нэг бол ялцч үгийн сан байдаг. Тэгэхээр энэ хоёр номыг ядаж нэгийг нь аваад хийгээд үзэх юм бол та хэдэд маань нэлээд хэрэгтэй ахах гэж бодож байна. За ингээд хэдүүлээ өнөөдөр эдгээр 600 номнууд дээр багшин тайлбар хийж өглөө. Тэгэхээр хэрвээ мэдээж эднэрийг бүгдээрээ ажиллах юм бол 6 ахлахтай тий. Гэтэ эднэрийг ажиллаагүй байсан ч гэсэн ерөөхдөө бол нэг сурах бичиг маш сайн барьж аваад тэр сурах бичгээс хийж явж явах үйл явцтай хүн бол маш их зүйлүүдийг сурч маш их дүрмнүүдийг мэдээж авах боломжтой байдаг. Тэгээд манай сургууль буюу одоо Сөвөглийг сургууль, Солонгосын номер 1 сургуулийн оюутнууд болон багш нарын бас нэг гаргаж ирдэг суралцах арга барил байдаг гэхлээр ихэлсэн бол дуусах, нэг ихэлж хийсэн бол дуустал нь хийж үзэх шаардлагатай. Тэгэхээр одоо жишээ нь хичээлийг хийхэд ингэж хэлж байгаа байхгүй юу? Зөвхөн нэг модыг хараад байх биш, ойгоор бүтнээр нь хараа. Ийм арга барилаар Сөвөглийг сургуулийн оюутнууд маш их хичээл хийдэг. Тэгэхээр та хэд манаас энэ чинь Монгол мөнгөөр бодоод үзэхэд нэлээд хөрх үнэтэй номнод болж байгаа болохоор нэгэнт хийсэн бол заавал дуусаарай. Тэр дуусгасан, дуустал нь хийсэн дасгал бүрчин, дуустал нь хийсэн үг бүрчин та хэд маань солонгос хэлний маш их хөв нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. За ингээд хөрх хэдүүдээр орж байгаа топик сурах бичгийг одоо ранк хийсэн бичлэгтэй маань хамт байсан баярлалаа. Тэгэхээр өөр ямар төрлийн бичлэгүүдийг үзмээр байна, топик шалгалттай холбогдолтой, солонгос хэлтэй холбогдолтой, сургуультай холбогдолтой тиймэрхүү асуултууд байх юм бол бүгдээ комент хэсэгт заавал үлдээгээд өгөөрэй. За ингээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. Бүгдээ эргээд дараагийн бичлэгээр уулзъя.